Сайн байцгаана уу спортлог залуусаа чи бэлгүү мэлчилж байна. Та бүхэнтэйгээ Facebook-аар харьцсны эцэст ийм нэг цуврал видео хий гэж бодлоо. Энийн гол шалтгаан нь болохоор хүн болгон турыг эсвэл тархлыг жин нэмий гэсэн янз янзын асуудалтай явдаг мөртлөөсөө яг зөв арга барилаа олж аваагүй байдаг. Тэгээд энэ арга барилаа та өөртөө зориулаад олж авахын тулд би ийм цуврал видео хэсэгчлэн гаргая гэж бодсон юм. Тэгээд энэ систем пирамидын систем нь болохоор яг хамгийн гол нь та турах сонирхолтой байсан, тархлах сонирхолтой байсан яг энэ үгээрээ яг энэ системээр та явах хэрэгтэй. Тэгэх юм бол та амжилтанд хүрч чадна. Хамгийн гол нь юу вэ гэхээр жишээлбэл одоо та турах сонирхолтой байгаа бол таны өдөртөө шатаасан калорийн хэмжээ нь өдөртөө эзнээс их байх хэрэгтэй. Тархлах сонирхолтой бол эсэргээрээ тэгээд тархах үедээ одоо масс авах үедээ булчингийнхаа массыг илүү авах хүсэлтэй илүү тийм бохир өөхөр тархахыг хүсэхгүй байгаа хүмүүс нь болохоор яг дараагийн хэсэг буюу дараагийн шатан дээр одоо макро буюу одоо хэдэн грамм тос, хэдэн грамм нүүрс ус, хэдэн грамм уураг идвэл хүн яг та өөртөө зориулаад хэмжээгээ олж идэх юм бол танд таарах юм бэ? Та зөв аргаар турах юм уу? Эсвэл зөв аргаар тархах юм уу гэдэг талаар видео хийж бодоод тэрний дараа нь болохоор микро шимт хичээл буюу одоо хэдэн грамм одоо хэдэн миллиграмм ямар витамин, ямар тос танд яг биед хэрэгтэй байд юм бэ? Ямар байж иж таны бие эрүүл байд юм бэ? Таны бие организм зүг ажилт юм бэ гэд. Тэгээд дараа нь хамгийн сүүлд нь болохоор хоол болон хоолтын давтамж буюу та одоо хэдэн цагийн үед ямар юм идвэл зүгээр юм бэ? Хизээ ямар дасгал хийхин өмнө юу идвэл зүгээр юм бэ? Дасгал идсэний дараа юу идвэл зүгээр юм бэ гэдэг талаар би та бүхэндээ ингээд системтэйгээр та бүхнийг зорилгодоо амжилттайгаар хүрэхийн ийм пирамидын систем та бүхэндээ танилцуулж байна. Энийг би бол өөрөө зохиож гаргаагүй. Эний гол их үүсвэр нь болохоор Eric Helms гэдэг одоо спортоор болон бодибилдингээр хичээлдэг. Тэгээд дээрэс нь одоо спортоор өөрийнхөө докторийн ажлаа бичиж байгаа нэг Америк залуугийн бичсэн ажлаас би энийг олж авсан. Тэгээ Eric Helms гэхдээ энэ системийг болохоор би өөрийнхөө систем гэж та бүхэнд тайлбарламаар байна. Ягаад тэгэхээр Eric Helms-ийн систем дээр болохоор энэ хоол давтамжийн дээдлэлтэн суплемент гэж оруулдаг буюу одоо нэмэлтээр суплемент хэрэглэхээр яг яаж тань үйлчилдэг вэ? Аль суплементэн дээр вэ гэдгийг хамгийн дээдлийнхэн дээвэр болгож Eric Helms хийдэг. Миний хувийн бодол болохоор суплемент гэдэг чинь бас л ялангуяа хоолтонд орно, хоол гэсэн үг. Одоо би whey уурыг уух юм бол whey уурыг нь болохоор макрод ороод одоо уургийнхаа тоонд оруулаад калорийнхаа тоонд оруулаад явна. Дараа нь болохоор одоо ямар нэгэн витамин юм уу ямар нэгэн эрдэс бодис хэрэгтэй болох юм бол тэр нь макро буюу одоо микро шимт хэмжээлд ордог болохоор энийг жоохон хялбарчлаад та бүхэнд амархан ойлгуулах, товч ойлгуулах тийм хялбар систем бий болгох гэж хичээсний үр дүнд би энэ пирамидын системийг жоохон өөрчлөөд өөрийнхөө мэдлэг, өөрийнхөө бодсон зүйлээ бас давхар нэмээд оруулсан гэсэн үг. Тэгээд одоо та бүхэндээ энэ ирэх хагас сайн өдрийн орой хамгийн ихний хичээл буюу бүх юм одоо энергийн балансаас эхэлнэ гэсэн үг. Тэр талаар та бүхэндээ одоо эхний хичээл видеого энэ хагас санд та бүхэндээ зориулъя. Ерөнхийдөө энэ энерги баланс нь таарахгүй байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл та одоо турах гад калорийн хэмжээг хасах хэрэгтэй байдаг. Тэгтэл калорийн хэмжээг хасахгүй калорийн хэмжээг нэмэхтэй яваад байдаг. Тэгсэн мөртлөөсөө тураадаг янз янз юм аваад тэр нь үйлчлэхгүй байдаг ч юм уу. Одоо янз янзын суплементүүд хэрэглээд үйлчлэхгүй байдаг. Тэгээд дараа нь хүмүүс нь юу гэж боддог вэхээр энэ суплемент үйлчлэхгүй байна. Энэ бол үр дүнгүй байна ч гэдэг юм уу. Эсвэл эсэргээр суплемент зардаг хүмүүс нь болохоор энийг уул маш сайн юу ч идэж ууж исэн хамаагүй энийг уучих юм бол тархлуулна, тураана гэд янз янзын юмуудыг хүмүүст ингээд мэдлэггүйгээр бас нөгөө талаараа ямар ч тийм утга учиргүйгээр юм зардаг. Одоо би яг ямар дэлгүүр ямар юм зарж байгаа, ямар хүн ямар юм зарж байгаа гэдэг талаар муулж элдв юм хэлмээргүй байна. Гэхдээ жишээл нь ерөнхийдөө иймэрхүү юм харагдсан Facebook-ээр тийм рекламууд явагдсан нэг тийм реклам байдаг та бүхэн харсан бах. Нэг хүн ингээл жим рүү ороод би спортлог болмоор жоохон тарган марган гэл тэгэл нөгөө хүн нь болохоор чи зүгээр энийг л уучих, энийг унгууд чи шууд өөхөө хайлуулж тураал давхар өөхөө хайлуулж явахдаа булчингаа ургуулна баг юу ч хийгээд хэрэггүй зөвхөн энийг угаал гой болдог гэж тийм айгүй тийм нэг
миний бодлоор бол ялангуяа би бол эрдэмтэн шинжилгээний хүн тийм болохоор миний бодлоор тийм ямар ч үндэслэлгүй тийм хүмүүсийг мунхруулсан тийм юмнууд их явагдсан болохоор би ийм системээр та бүхэн өөрөө логикоор яг би одоо хэдэн калори идэх хэрэгтэй юм бэ, хэдэн калори идчихэж би тархах юм бэ, хэдэн калори идчихэж би турах юм бэ гэдгээ та өөрөө өөртөө зориулж олж аваад тэгээд макро буюу хэдэн грамм уурыг идвэл та бүхэн яг хэрэгтэй гэдгийг ч юм уу тэрнийг өөртөө бас зохиож олж аваад тэгээд дараа нь ямар витамин ямар үед хэрэгтэй гэдгийг олж аваад тэгээ хооллолтынхаа давтамжийг өөртөө зориулж зохицуулаад тэгээ суплементүүдээрээ яг эднэрийг эрчимжүүлэх одоо өөх шатаагчийг бол би өөх шатаагч болгоныг бол одоо жишээлбэл муу гэж хэлэхгүй мууч байдаг, сайнч байдаг янз янз байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэд нар бол зөвхөн таныг эдгээрх бүх юм үйлчилж байгаа цагт эрчимжүүлж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл та одоо ямар ч тийм юм уугаад эднэр ажиллахгүй байгаа тохиолдолд тэр баг ажиллахгүй гэсэн үг. Тийм болохоор та бүхэнтэйгээ би энэ хагас сайнны орой хамгийн ихний хичээлээрээ уулзцгаая гэж бодлоо. Та бүхэнд амжилт хүсье. Жи бэлгүн байна.